Сайн бацхан үзэгчдээ залуу лидер нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэж та бүхэнд яг одоо хүрч байна. Залуу лидер нэвтрүүлгийн өнөөдрийн дугаард нийгмийн эмч хэмээн нэрлэгддэг хуульч мэргэжлийг эзэмшиж дэлхийн жишгт хүрсэн санхүү бизнесийн эрх зүйн зөвлөх үйлчилгээг эх орондоо хөгжүүлэхээр зорж яваа Avinex Partners хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Баяр сайхны Солонгоо оролцож байна. Мэдэхгүй чадахгүй бүхнээ сурч мэдэх ориглон хүсэлтэй энэхүү бүсгүй анх Унгар улсад хуульч мэргэжлэр суралцжээ. Мөн тэрээр шивнингийн тэтгэлэгт хамрагдан Шотландын Дандигийн их сургуульд уул уурхайн эрх зүйн бодлогоор суралцж 2015 онд Харвардын хуулийн сургуульд магистрийн зэрэг хамгаалсан юм. Мэдэхгүй зүйлийнхээ өмнө шантрахын оронд чин сэтгэлээсээ сонирхон сурч чадвал маш их боломж хүнд нээгддэг гэдгийн тод томроо жишээ болсон түүний ярилцлагыг үзэгч та бүхэн одоо хүлээн авна. Би 10 жилдээ 11 дэх сургуулийг төгссөн. Тэгээд физик математикийн гүнзгийр үлсэн сургуульд сурдаг байхдаас төдийлөн нийгмийн ухааны чиглэлээр мэргэжиж ажиллая гэж одоо төсөөлөгдөж байгаагүй. Тэгээд ер нь бол хуульч мэргэжлийг маш санамсаргүй байдлаар сонгож сурсан байгаа. Тэгээд ер нь бол яг 10 жилдээ сурч байхдаа төгсөхдөө ч гэсэн ер нь бол гадаадд суралцаад үзэх юмсан гэж бодож ирсэн. Гадаадд одоо тэтгэлэгтэй суралцах, уралдаан шалгаруулалтанд оролцож ирсэн. Тэгээд яг эхлээд бол яг Оросд бас нэг шалгалт өгч үзсэн юм аа. Тэгээд дараагийн өгсөн шалгалт маань Унгарт яг тэтгэлэгтэй суралцах, яг хуульч мэргэжлээр суралцах гэдэг уралдаан шалгаруулалтанд оролцсон. Яг тухайн үеийн азарч юм уу шалгалтандаа тэнцээд ерөнхийдөө тэнцсэн чинь тэгэл за ер нь яв гэл манай гэрийнхэн ч гэсэн яв гэл тэгээ ер нь бол бас нэг тийм улс суурьтай бол судалж бол шийдвэр гаргаагүй. Мэдээж тухайн үед бас яг 2000 онд бол гадаад одоо англи хэлтэй яг барууны орнуудад суралцах гэхээр мэдээж бас санхүүгийн хувьд бол асуудал байсан. Манай гэрийнхэнд одоо жишээ нь манай ээж аваад жишээ намайг ингээд төгссөн сургуулиуд маань төлбөр төлөөд одоо явуулах бол тийм бололцоо бол байгаагүй. Тэгэхээр бас яг болтожсэн боломжийг ялцчихгүй улсын тэтгэлгээр суралцах байсан. Тэгээд яг ер нь бол эхэлж гарч ирсэн тэр боломжийг ашиглаад Унгарт хуульчаар суралцахаар явж исэн. Тэгээд тухайн үед бол би бас яг одоо яг эргээд бодохоор яг тийм нэг хөнгөн шийдвэр гаргасан юм санагдах байхгүй бас яг өөрөө бас би яг тухайн үедээ одоо 11 дэх сургууль төгссөн гэдэг маань 11 дэх сургууль чинь физик математикийн гүнзгийрэлсэн сургалттай. Тэгэхээр илүү тоо суурьтай бас байсан. Тэгээ ер нь бол нийгмийн ухааны хичээлүүд бас төдийлөн 10 жилдээ сонирхож судалж байгаагүй. Тэгээ ер нь бол өөрийгөө бас хуульч болно гэж бас нэг боддгоо байсан. Тэгээ яг тэр уралдаан шалгаруулалтанд оролцохдоо хуульч гэсэн мэргэжлийг сонгоод шалгалт өгөөд тэнцээд явсан болохоор бол ер нь бол хуульч мэргэжилтэй болсон гэж бодно. Тэгэхээр бас нөгөө талаас бас яг мэргэжил сонголтын дээр бас нэг тийм бодолтой одоо улс суурьтайгаар бол сонгоогүй юм шиг байгаа. Хүмүүсд нэг юм байдаг ч гадаад хэлэндээс алхаал өөр газар очир нүд нээгдэн гэдэг шиг маш олон одоо өөр зүйлийг хардаг тийм ээ. Хог хүнийхээ хувьд ч гэсэндээ бодож санаж байгаа бүх зүйлс нь ер нь дагаад өөрчлөгддөг ч гэдэг юм. Өөрийнхөө хувьд ер нь ямар өөрчлөлт шинжилт гарч ирсэн бол яг хог хүнийхээ тал дээр бис харцангуй залуу явсан л да одоо ер нь бол 18 хүрээг багтаа явж исэн. Яг тухайн үед бол яг айгүй хэцүү бэрхшээлтэй юмуд зөндөө байна л да хүний газар тэ мэдээж ээж аав гэрийнхнээсээ хоол тэгээд нэг суралцах хэрэгтэй байдаг тэгээд мэдээж сайн суралцъя гэж айгүй бодож ирсэн. Тэгэхээр мэдээж бас айгүй төвчээр шалгасан зүйл их байдаг. Тэгээд яг би бас яг хамт сурч ирсэн хүүхдүүдээс их юм сурсан гэж боддог. Яг Унгар оюутнууд айгүй нухацтай хичээлтэй ханддаг маш их ингээд хичээл одоо яг өөрийнхөө хийх ёстой ажлаа маш хариуцлагатай хийдэг яг цаг тухайд нь дуусгадаг тэр чанарыг би бас айгүй үнэлж одоо яг тэр оюутнуудтай адилхан тэгэж нөгөө нэг хичээж те яг хийх ёстой юмаа цаг хугацаанд хийдэг болох юмсан гэж аюух ажилладаг байсан. Яг миний бас нэг дутагдал гэх юм уу одоо ч гэсэн засах гэл хичээдэг зүйл маань би ямиг аюух цагийн тулгаж одоо хийдэг юм шиг байгаа. Тэр бол яг миний бодлоор Монголын бас нэг байдаг л нэг дутагдлуудын нэг юм шиг байгаа манад бас байдаг тийм. Гэтэ яг тэрнээс яхаа суралцсан юм маань яг өөрийнхөө хариуцсан мэрэгчлэлтэй эзэн болоо тийм яг өөрийнхөө сурсан мэрэгчлэрээ одоо үргэлжлүүлж ажиллах одоо тэр хүсэл эрмэлзлийг манай сургуулийг хөгжүүлсэн л та. Тэгээд бас надтай хамт сурч ирсэн оюутнууд айгүй мундаг оюутнууд байсан. Айгүй их хичээл чармаалттай. Би тэ ер нь бол айгүй өөрийгөө голдгол байсан л та тэр хүмүүстэй хамт сурж байхдаа. Тэгэл ерөнхийдөө бол би ингээл илүү сайжрах өөрийгөө сайжруулахын тулд ур чадвараа сайжруулахын тулд сайн хуульч болохын тулд юу хийж болох вэ гэд яг нэг хий гэж бодсон юм маань магистрт суралцъя гэж ер нь бол бодож ирсэн. Тэгтээ яг нөгөө талаас би өөрийгөө айгүй азтай гэж боддог зүйл маань юу вэ гэхээр би Унгарт маш сайн багш нараас хичээл үзсэн. Манай багш нар бол айгүй их урам зориг өгдөг байсан. Одоо намайг ерөөсө гадаад оюутан байна гэж одоо ялгарварлгүйгээр л өөрсдийнхөө мэддэг чаддаг бүх зүйлийг зааж
одоо тий урам зориг өгдөг байсан. Тэр хугацаанд яг би хуульч мэргэжилт айгуу дуртай болж исэн. Өөрөө яг 2 дугаар курсээс эхлээд ер нь бол би яг хуулийн салбар юу маш сонирхолтой. Яг үзэж байгаа хичээлүүд маань маш сонирхолтой санагдаж эхэлсэн. Би өөрөө иргэний эрх зүйд их дуртай байсан. Одоо миний өдөр тутам хийдэг ажил гэсэн ер нь бол иргэний эрх зүй гэсэн үг л дээ. Бизнесийн хэлцлүүд гэдэг нь маань ялцчгүй иргэний хууль дээр тулгуурлаж одоо иргэний харилцаа үүсэж байгаа. Солонгогийн хувьд болохоор анх одоо Унгар улсад өв төршлөө орандын их сургууль хууль эрх зүйгээр сурсан. За дараа нь Хогенлоуст ажиллаж байгаа хугацаанд шивнэнгийн тэтгэлэгт хамрагдаад одоо Английн Дандигийн их сургуулийг төгссөн байгаа. Харвардын одоо магистр хөтөлбөрийг төгссөн. Тэгэхээр ер нь гадаадад бас яг ингээд суралцсан хугацаагаа бодохоор ер нь хичнээн жилийг зарцуулсан байна. Тэгэхээр би Унгарт яг хуулийн сургууль 5 жил сурсан. Тэгээд 5 жил сурахаасаа өмнө мэдээж унгар хэл дээр хичээл үздэг учраас 1 жил хэлний бэлтгэд сурсан. Дараа нь Дандигийн их сургуульд яг газрын тос ашигт малтомтын салбараар мэргэсэн магистр хөтөлбөр 2009-өөс 10 онд сурч төгссөн. Тэр бол 1 жилийн хөтөлбөр байдаг. Ер нь бол гадаадад ихэнх англи хэлтэй улсуудад магистр хөтөлбөр бол 1 жил байдаг. Тэгээд дараа нь Харвардын хуулийн сургууль гэхээр нийт 8 жил гадаадад суралцсан юм байна. За тэгэхээр Avnex Partners одоо хуулийн хэрэм анх хэрхэн яаж үүсгэн байгуулагдсан юм бол одоо анхныхаа одоо үйл явдлаас яриад. Миний өмнө ажилладаг байсан Хогенлоуст гэдэг олон улсын хуулийн фирмын Улаанбаатар дахь салбар хаагдсан. Тэгээд хаагдсныхан дараа одоо юу хийх вэ гэдэг ер нь яг хаагдах процесснаас 2-3 сар үргэлжилсэн л дээ. Тэгээд ерөнхийдөө бас яг тэнд сурч мэдсэн одоо бас мэдлэг туршлагатай суурлаад өөрөө бас хуулийн фирм байгуулж үзье. Ажиллавал ер нь боломжийн юм шиг санагдаад ер нь бол нэлээд санаанд багтаад тэгээд тухайд хамт ажиллаж байсан хүнтэй бас хамтраад үүсгэн байгуулж байсан. Одоо тэ манайх бол 2 жил гаруй бас хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Нэлээд доктортой бас үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Бизнесийн одоо байгууллагууд дээр тулгуурлаж бол эдийн засаг маань хөгжиж байгаа. Одоо хичнээн одоо жижиг дунд үйлдвэрлэл одоо цаашдаа одоо эсвэл хуваарь бизнес эрхлэх одоо эдийн засгийн бас нийтлэг одоо ажил эрхлэгчдийн хувьд илүү тоог хамарж байгаа боловч яг эдийн засгийн цар хүрээгээр бол ялцчгүй томоохон компаниуд болоо мэдээж илүү цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд түүнээсээ бас шалтгаалаад мэдээж бас цаашдаа ч гэсэн одоо эдийн засгийн хэмжээнд одоо томоохон компаниуд маань бол ерөнхийдөө бол эдийн засгийн хөгжилд одоо түлхэгчтэй хувь нэмэр оруулах томоохон хөрөнгө оруулалтуудыг хийх баг. Тэгэхээр бас яг ийм төрлийн том хөрөнгө оруулалт зээлийн одоо хэлцлүүд дээр бол манайх зөвлөх үйлчлэг үзүүлдэг. Avnex Partners-ийн одоо баг хамт олныг хэрхэн яаж бүрдүүлсэн бэ? Та ер нь яг энд одоо ажиллах хүсэлтэй хүмүүсийг шалгаруулан авахтай эвгүйг нь анзаарч харсан бол яг манай хуулийн форум дээр заашгүй шаардлагатай байдаг зүйл бол англи хэлний мэдлэг бол сайн байх хэрэгтэй байдаг. Нөгөө талаасаа ерөнхийдөө бас яг ажилд хандж байгаа хандлага илүү чухал юм шиг санагддаг. Мэдээж их сургуульд одоо онц сураад сайн сурсан одоо оюутнууд бол мэдээж одоо илүү хүчин чармаалт гаргахаар юм шиг харагддаг боловч бас яг ажлын байран дээр гараад ажиллахаар бол мэдээж их сургууль сурсан мэдлэг тэгээд ажлын одоо байран дээр шаардлагатай зүйл бол өөр байх боломжтой. Тэгэхээр бас яг ур чадвар сайжруулъя гэж бодсон, өөрийгөө хөгжүүлэе гэж бодсон хүнийг би бол илүү ажилд авах ирмэлцэлтэй байдаг. Яагаад тэгэхээр ажлын байран дээр бол сурах зүйл маш их байдаг. Тэгэхээр консалтинг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн фирмууд одоо 20 гаруй байна гэж юм тийм үү. Тэгэхээр яг Avnex Partners-ийн яг онцлог давуу тал нь юу бол та ер нь яг танахыг зориод ирсэн үр сурлагчтай ямар онцлог давуу талыг санал болгодог болоо энэ талаар ярил. Би өөрөө ч гэсэн ерөнхийдөө яг Хогенлоуст сурч мэдсэн одоо туршлага дээр үндэслээд ерөнхийдөө яг олон улсын түвшинд хуулийн фирм яаж ажилтдаг вэ? Яг тэр одоо зарчим стандартыг бол Монголд бас үргэлжлүүлээд ажиллах одоо хүсэл эмэлцэлтэйгээр хуулийн фирм байгуулсан. Тэгэхээр бас манайх бол ерөнхийдөө яг олон улсын түвшинд хуулийн фирм яаж ажиллах ёстой, үйлчлэгчдээ ямар зөвлөгөө өгөх ёстой тэрнээр яг тэр үндсэн шаардлагыг бол хангаж ажилладаг. Нөгөө талаасаа бид нар бас дотоодын компаниудтай илүү бас хөнгөлөлтөө үнээр зөвлөгөө өгөх хичээдэг. Ялангуяа стартап компаниудад яг хандаад ирэх юм бол бас илүү бас хөнгөлөлттэй үнээр одоо илүү бас боломжийн одоо нөхцлөөр одоо зөвлөгөө өгөхийг хичээдэг. Нэг талаасаа бол яагаад би бас тэгж дотоодын компаниудтай ажиллах сонирхолтой байдаг гэхлээр манай дотоодын компаниудаас төдийлөн зөвлөх үйлчлэгийн ач холбогдлыг ойлгоогүй байдаг. Зарим одоо томоохон компаниуд бол ерөнхийдөө зөвлөх үйлчлэгийг бол бас зардал гэж хардаг. Тэгээ ер нь мэргэжлийн зөвлөх үйлчлэгийг авсны ач холбогдлыг бол бас компаниуд манаас ерөнхийдөө өөрсдөнд нь яг
хэрэгтэй эрсдлийг нь бууруулж байгаа хүчин зүйл гэж харах юм бол бас манай яг өдөр тутам бизнесийн үйл ажиллагаанд бас илүү тодорхой байдал үүсэх болов гэж би боддог. Тэгэхээр бас нөгөө талаас яг бизнесийн байгууллагууд маань мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч сурснараа ялангуяа зөвхөн бас хуулийн зөвлөх үйлчилгээхээс илүү бас нөгөө талаас санхүүгийн зөвлөх үйлчилгээ, аудитын үйлчилгээ гэх мэтчлэн ерөн зөвлөх үйлчилгээ авах юм бол яг бизнесийнх нь бас бизнесийнх нь үйл ажиллагааны ашигтай байдлыг хангах, цаашлаад бас эрсдлээс сэргийлэх ач холбогдолтой гэж боддог. Тэгэхээр та бол одоо Нью-Йорк мужи Английн бас хуулиар ингээд хуулийн зөвлөгөө өгөх хэрэгтэй, бүрэн хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад бас Монголд яг эргэж ирэх шийдвэрийг гаргасан? Ер нь ихэнх хүмүүс ер нь Нью-Йорктой ч юм уу тэмцэнэ бас хуулийн фирмд ажиллах одоо бас сонголтыг илүүтэйгээр хийх байсан болов. Манай мэрэгчлийн нэг онцлог бол нэг улсаас аягүй харагдaltaй. Одоо чинь би ингээд Монголд ингээд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын хуулиар зөвлөгөө өгдөг хуульч байлаа гэхэд яг миний ажлын туршлага бол Монголд аягүй хамааралтай байдаг, хамаатай байдаг. Тэгээд яг гадаадд ажиллая гэж бодохоор яг мэдээсэнд аягүй өрсөлдөөнтэй зах зээл, аягүй их юм сурах боломжтой, өндөр цалинтай гэдэг ер нь бол яг ажиллая гэж бодвол аягүй боломжтой юм шиг надад санагдсан. Гэхдээ нөгөө талаас яг би дандаа Монгол буцаж ирдэг шалтгаан манай гэрийнхэн одоо бүх одоо аав ээж гэр бүл энд байдаг. Тэгээд ер нь би эмээ өвөө аяартай аягүй хайртай эмээ өвөтэйгээ хамт өссөн. Тэгээд ер нь бол тэгэл эмээ өвөтэйгээ ойрхон байж байгаа нь надад хамаагүй гоё юм шиг санагддаг. Би бас яг гадаадд ажиллаад тэнд одоо оруулах хувь нэмэр Монголд ажиллах хоёрын хооронд бол айгүй том ялгаатай юм шиг санагддаг. Би Монголд илүү үнцэн бий болгож илүү хувь нэмэр оруулж ажиллаж болохоор юм шиг санагддаг. Бас тэгээ нөгөө талаас Монголд айгүй хийх юм байгаа юм шиг санагддаг. Яг Англи, Нью-Йоркийн одоо хуулиар зөвлөгөө өгөх хэрэгтэй боллоо гэдэг маань миний зүгээр яг би мэргэжлийнхаа хувьд хүрээ гэж бодсон зорилгууд байсан. Яг Нью-Йоркийн хуулийн шалгалтыг өгснээ дараа нэг том боломж гарч ирсэн. Би хүлээн зөвшөөрөгдсөн одоо яг Нью-Йоркийн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн тийм мэргэжлийн эзэмшгээр хуульчийн ирэх авчгаар Английн хуульчийн шалгалтыг өгөөд бас тийм зөвлөгөө өгөх хэрэгтэй авахд аягүй боломжтой болж ирсэн. Тэгээд ерөнхийдөө яг хоёр шалгалт өгөөд тэр эрхийг авч ирсэн. Тэгэхээр бол яг миний зүгээр оюутан насны мөрөөдөл байсан л та. Би гэхдээ ер нь хизээч Английн одоо хуулиар зөвлөгөө өгөх хэрэгтэй болно гэж өөрийгөө бодож байгаагүй онгор сурч байхдаа. Тэгээд хизээч болохгүй байна гэж бодсон юм аа ингээд боломжтой болоод ирэхээр би тэгэл шалгалтын нөгөөд үзье яагаад болохгүй гэж бодоод шалгалт өгсөн. Тэгэхээр ер нь тань шиг одоо яг энэ Монголд тийм ээ хуулийн салбарт одоо Нью-Йоркийн, Английн одоо хуулиар зөвлөгөө өгөх хэрэгтэй хуульч ер нь хэд вэ тийм бэ? Эсвэл Монголд ганц юм уу? Байгаа хэд хэдэн хуульч нар байгаа. Яг Нью-Йоркийн хуулиар зөвлөгөө өгөх хэрэгтэй хуульчд бас сүүлүүд нэмэгдэж байгаа. Манай хуульчд бас гадаадад магистрат суралцах боломж их гарч ирж байна. Бас зөндөө олон хуульчид манаас гадаадад суралцаж ирж байна. Тэгээ яг Нью-Йоркийн хуулийн шалгалтанд тэнцсэн одоо хуульчид ч гэсэн ер нь бол жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Ер нь бол яг Нью-Йоркийн хуулийн шалгалтыг өгөө тэнцээд эрхийг авлаа гэдэг маань яг тодорхой хэмжээгээр бид нар бас гадаадад хүлээн зөвшөөрөгдөх бас нэг үүдийг нээж байгаа. Тэгэхээр хүмүүс ер нь нийтлэг хандлага байдаг шүү дээ. Ер нь хуульч мэргэжил, хуульч хүн гэдэг хэлээр бичиг цаастай одоо зууралцсан. Ер нь бол бас оюун маш их одоо оюуны хөдөлмөр шаарддаг ажил тийм ээ. Бас зарим хүмүүс нэг уйтгартай ажил гэж хэлэх тал байдаг. Тэгэхээр та ер нь яг одоо ажлынхаа яг юунд их дуралдаг болоо? Надад зүгээр яг хуульч мэргэжлийн нэг онцлог нь аягүй логик сэтгэлгээ шаардлагатай санагддаг. Тэгээд яг би өөрөө яг ингээд үйлчлэгчийнхаа хүссэн одоо нөхцлөөр гэрээ байгууллагад дэмжлэг үзүүлээд яг манай нэг дотоод логик зөрчилгөө сайн гэрээ боловсруулах тэр одоо процесс нь надад их сонирхолтой санагддаг. Тэгээд би бас түрүү хэлсэн яг хуульч мэргэжлийн хүний бас аягүй хийдэг аягүй том хариуцлагатай ажил бол хууль зүйн дүгнэлт гарах байдаг. Байнга суралцах процесс нь бас илүү сонирхолтой санагддаг. Одоо би ер нь бол сүүлийн 10 гаруй жил яг энэ чиглэлээр одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа. Миний одоо яг ажлын бас туршлага бол ер нь яг энэ жил бол ер нь 10 дахь жилдээ болж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас яг энэ ажлын туршлага дээр үндэслээд би одоо энэ болгоныг мэддэг гэж одоо хэлэх би аягүй дургу аль болох илүү өөрийгөө сайжруулъя гэдэг талаасаа бас ажиллах ур чадвараа нэмэгдүүлэе гэж одоо ажилтдаг. Тэгэхээр та яг хуульч хүнийхээ хувьд өөртөө ямар зарчим баримтлалыг барьж ажилтдаг бол тийм ээ. Тэг яг хуульч хүн яг мэргэжлийн зөвлөх үйлчлэгээ үзүүлэх явцдаас бодох ёстой зүйл маань ялцчихгүй мэргэжлийн хариуцлага. Тэг мэргэжлийн хариуцлагын хүрээнд бол
зайлшгүй одоо наад захын хийх ёстой зүйл бол сонирхлын зөрчлөөс зайлсхийх хэрэгтэй. Би одоо хэрвээ өнөөдөр нэг компани зөвлөх үйлчлэгээ үзүүлээд тэр компани талаар мэдээлэл авсан бол тэр мэдээллийг одоо өөр нэг зорилгоор ашиглахгүй байх. Тэр компани эсрэг одоо өөр нэг ажлыг хийхгүй байх гэх мэтчлэн бол ерөөхдөө сонирхлын зөрчлөөс бол зайлшгүй зайлсхийх шаардлагатай. Тэгээ бас мэдээж нөгөө үйлчлэгч талаар бас айгүй бизнесийн нууц мэдээллүүдийг авч идэг. Тэгэхээр бас тэр бизнесийн мэдээллийг ямар нэг зорилгоор ашиглахгүй байх, задруулахгүй байх бол наад захын одоо тавигдах шаардлага гэж боддог. Тэгээ нөгөө талаасаа бас мэдээж хуульч хүн бол үйлчлэгчтэй одоо төлбөртэй зөвлөгөө өгч байгаа гэдэг маань яалтчгүй үйлчлэгчдийн ашиг сонирхлыг бол тэр хүн зэрэгт тавьж ажиллах шаардлагатай. Тэгэхээр бас миний яг хуульч хүний хувьд бас баримтлах ёстой тэ заашгүй ингээд практик дагаж мөрдөн гэдэг бол зүйлс бол тэгэхээр одоо сонирхлын зөрчил, мэдээллийн аюулгүй адил нууцлал гэх мэтчлэн бол хамгийн наад захын шаардлагуудыг хангаж ажилладаг. Яг нь манай нэг багш хэлдэг байсан зөвлөх үйлчлэгийг үзүүлнэ гэдэг маань бас нэг талаасаа бол тэр хүнээс ингээд итгэлийг нь аваад одоо мэдээллийг нь аваад тэр хүн одоо ер нь бол итгэж хуульч хандаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бас итгэлийг алдагдуулахгүй байх талаас бас аюу их юм хийх хэрэгтэй. Тэгээ бас яг мэдээж хар дээр цагаанаар ингээд хуульд ийм байна. Одоо энэ хуулийн даваа ажлыг үл ингэх ёстой гэдэг талаасаа зөвлөгөө өгөхөөс илүү бас аль нь зөв, аль нь илүү оновчтой гэдэгвээ шийдлээ гэдэг дээр бас зөвлөх үйлчлэгээ үзүүлэх нь бас хуульч хүний бас мэргэжлийн мөн чанар юм шиг надад санагддаг. Үйлчлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн одоо зөвлөх байх ёстой л гэж боддгийг. Тэр ер нь хамгийн анхны одоо баярлалаа, мундаг байлаа, их сайхан одоо зөв зөвлөгөөгөө авчий гэсэн одоо хэрэглэгчийн тэр сайхан сэтгэлийг та ер нь хийзээ сонсч байсан бол хамгийн анх бол би яг хуулийн зөвлөх үйлчлэгийг бол Hogan Lovells гэдэг одоо гадаадын хуулийн фирмд ажиллаж байхдаа бол ер нь бол яг энэ чиглэлийн одоо ажлын туршлагатай болж исэн. Тэгээд тэр үед бол манай үйлчлэгчдийн ихэнх нь гадаадын компаниуд байдаг гэсэн. Би бас яг сайн санд манай нэг Австрали үйлчлүүлэгчд үнэхээр айгүй сэтгэл хангалуун байжсэн. Би тэр үзүүлсэн үйлчлэгэнд тэгээд тухайн үед яг надад айгүй сайхан санагдсан юм. Яг тэр хүнд ингээд сэтгэлийн хамраагаад яг асуудлыг шийдвэрлсэн байдлаар зөвлөгөө үзүүлээд яг итгэлийг нь хүлээсэн зөвлөх одоо гэдэг утгаараа бас яг ажиллаж чадсан байх гэж боддгийн. Тэрнээс хойш ерөнхийдөө бол одоо маш олон бас ажлууд хийсэн л дээ. Одоо тэгээд манаас үйлчлэгч дотор Монгол Улсын засгийн газарч байсан, сангийн яам, хөгжлийн банк гэдэг ерөнхийдөө томоохон төрийн байгууллагуудад зөвлөгөө өгч байсан. Тэгээ ерөнхийдөө бол би бол яг миний өөрийн баримтлагдаг зарчим бол би үйлчлэгчтэй хэрэгтэй зөвлөгөө байгаасаа л гэж боддог. Хэрэггүй зүйл дээр би тэр хүний цагийг хүрч ч юм уу мөнгөний үржтэй зөвлөгөө үзүүлэхээс зайлсхийдэг. Тэр гадаад ер нь суралцж байгаа хугацаанд өөр ажил хийж үзсэн үү юм? Тэгээ цагийн ажил хийж үзчихсэн. Тэгээ цагийн ажил хийж байхдаа яг би бас Унгарт ингээд нэг амралтаараа ч юм уу эсвэл хичээлийнхаа зав цагаар цагийн ажил хийжсэн л да. Тэгээ цагийн ажил нутаг зэрэг яг оюутнуудад зориулсан хагас цагаар ажиллах боломжтой ажлууд байдаг. Тэгээ нэг тийм айгу сонирхолтой ажлууд байна л да. Тэгэл тэр ажлууд нь одоо юу байсан бэ гэхээр нэг нь бол ингээд нэг юм Унгарт нэг шуудангаар аюу их мэдээлэл хүргэдэг хүмүүстэй одоо хэрэглэгчтэй ч юм уу одоо ингээд ер нь албан байгууллагын маркетинг аюу их имэйлээр явдаг гэсэн. Тэгэхээр нөгөө нэг аюу олон имэйлийг ингээд нөгөө дугтуунд одоо цагтлыг дугтуунд хийдэг тийм ажил хийдэг нэг хэсэг хийсэн юм аа. Тэгээд тэр нөхцөл зэрэг ингээд яг ингээд суугаал ингээд ерөөсөө л ингээд цаас хуйлал ингээд дугтуунд хийдэг. Нэг бодлын аюу утгатай ажилтай ингээд удаан хийгээр ер нь бол би энэ ажлыг ингээд удаан хиймээргүй байх гэж бодож байсан л та. Өөр нэг яг сонирхолтой надад хийжсэн ажил нөгөө одоо шинэ одоо сезон одоо улирал эхлэхээс өмнө хувцснуудад ингээ яарал хаддаг ажил хийдэг нэг хийж үзсэн. Тэр нь бас яг цагийн ажил тэгэл яг тухайн үед нэг гэрээ хийсэн газар очил ажилласан цагаараа мөнгө аваад хийжсэн. Сүүлд яг Шотландд сурч байхад тэтгэлэгтэй байсан болохоор бас төдийлөн ажил хийх бол шаардлага бол гарч байгаагүй. Америкт ч гэсэн бас айгүй хичээлийн ачаал өндөр байдаг болохоор бас яг ажил хийх бол нэг тийм боломж гарч байгаагүй. Тэгэл ер нь бол Унгарт оюутан багтаа л хийжсэн тийм цагийн ажлууд одоо айгүй санагддаг. Яг тэгж ажиллаж байхдаа би бас яг бодсон юм. За мэрэгчлээ сайн байгаа л ийм ажил хийхгүй гэж айгүй бодож ирсэн. Айгүй тэр чинь ингээд техник ингээд айгүйх ингээд өдөр тутам нэг юм хийгээд авч айгүй сүүлдээ залхдаг. Гэтэ яхан мэдээж ингээд мөнгө олж байгаа нь айгүй сайхан тийм. Солонгогийн хувьд одоо хамгийн анхны одоо ажлын гараа эхэлсэн газар бол MCS Holding гэд одоо 2 жил ажилласан гэсэн тийм ээ. Тэгээ MCS Holding би яг 2008 оны 10 сард ажилд орж ирсэн. Тэгээ тухайн үедээ бол бас нэлээд туршлагагүй одоо
төгсөөд 1 жил гаруй болоод эмсээс холдонд орж исэн. Тэр анхны одоо нөгөө шүүмжлэл, зэмлэл гэдэг ч юм уу өөрт ч маш хүнд тусчээсэн ч юм уу маш их зүйлийг бодогдуулж исэн үйл явдал юу байгаа. Яг би анх нөгөө хуулийн фермд ажилд ороод бас нэлээд хэцүү гэх юм уу да нэг хэсэг бол бас нэлээд чармааж ажилласан, хичээж ажилласан. Тэгээ ерөнхийдөө эмсээс хоолтонд би бас яг юу хийдэг байсан бэ гэхээр өдөр тутмын яг компани нөгөө нэг үйл ажиллагаан дээр нь гэрээ хэлцэл дээр нь ажилдаг. Тэгээ ерөнхийдөө яг эмсээс хоолтонгийн одоо байгуулж байгаа бүх гэрээнүүд юм уу ер нь бол шаардлагатай одоо тохиолдол тохин компаниудын байгуулж байгаа гэрээнүүд дээр ажилдаг байсан. Тэгээд яг мэдээж нөгөө эмсээс хоолтонд 2 жил ажиллаа. Би ажиллаа ер нь нэлээд гартаа оруулчлаа, нэлээд туршлагатай болчлаа гэдээ өөрийгөө бодоод тэгтээ бас яг цаашдаас мэргэжлийн ур чадвараа сайжруулахын тулд хуулийн фермд ажиллах нь илүү оновчтой санагдаад тэгээ би хуулийн фермд ажиллая гээд тухайн үед нэг хэд хэдэн газар анкет өгөөд ер нь хогнол аваст орж ирсэн л та. Яг нэг онцлог нь бол яалтчгүй тэр олон улсын хуулийн ферм гэдэг утгаараа яг дэлхийд даяар бас мөрддөг бүх стандартыг л хангаж ажиллах хэрэгтэй. Яг тухайн үед надад яг нэг санаанаас гардгүй нэг зүйл юу вэ гэхээр би нэг ажилд ороод нэг удааг байсан нэг 2-7 хоног илүү болсны дараа тэгээ манай нөгөө нэг хуулийн фермч нэг онцлог нь айгүйх имэйлээр харилцдаг. Өнөөдөр би бинд айгүйх имэйлээр ингээд зааварчилгаа өгдөг. Тэгээ миний өмнө ажилд орсон байсан нэлээд туршлагатай болсон хуульч надад нэг имэйл явуулсан байдаг байхгүй солонгоч энэ асуудлаа жоохон судлаад тахаа гэд. Би тэр имэйлийг уншичаад ерөнхийдөө судлаа сууж исэн. Би тэгээд имэйлд нь хариу өгөөгүй сууж исэн байхгүй. Тэгээ ерөнхийдөө нэг 11 цагт ирсэн имэйлд нь би нэг үдээс хойш 4 хүртэл хариу өгөөгүй сууж исэн юм аа. Гэтэ би нэг асуудлын судлаа сууж исэн гэж бодоод сууж исэн чинь нөгөө надад тэр зааварчилгаа өгсөн ажлын маань хүн хурж ирээд солонгоч имэйлд хариу өгсөнгүү шүү дээ. Өө би чамайг ингээ хажууд л өрөөнд сууж байгаа болохоор чинь заавал ингээ хариу өгөх хэрэгтэй гэж бодоогүй шүү дээ. Тэгээд яг нөгөө тухайн үед яг тэр бол нэг ялцшгүй нөгөө нэг ажлын байрны соёл одоо тий өөр байдаг. Яг олон улсын хуулийн фермийн хувьд бол зайлшгүй нэг хийх хэрэгтэй маань имэйлд маш хурдан хариу өгч явах хэрэгтэй байдаг гэж одоо тэр шаардлагыг тавьж ирсэн. Тэгэхээр олон хүн мэдж байгаа хальтаа нөө Харвардд одоо та хууль зүйн чиглэлээр одоо магистр хамгаалсан байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ талаар ярил яг тэр Харвардд тэнцсэн гэсэн ер нь мэдээг сонсох танд ямар байсан бол тэр үеийн сэтгэлээ хаваалцал. Ер нь бол яг би өмнө ажиллаж байсан Хогн Лоус гэдэг хуулийн фермд ажиллаж байгаа хугацаанд ер нь нэг ур чадвараа дээшлүүлээ. Дахиад нэг Америкт тий магистрийн хөтөлбөрт суралцаад үзье гэж одоо эрсдэлтийн одоо материалуудаа явуулсан. Ер нь бол нэг 6 сургууль руу явуулж исэн тухай үедээ. Тэгээд яг Харвардын хуулийн сургуулийг бол би төдийлөн орчно гэж бодож бол эрсдэлтийн материалаа явуулаагүй зүгээр нэгэн л би нэг л удаа Америкийн сургуулиуд руу ингээд материалаа өгч байгаа юм чинь яагаад тий болохгүй гэж үзээд алдъя л гэж утсан л тоо. Тэгээ яг миний яг ихний сонголт гэх юм уу яг сурыг гэж бодож ирсэн сургууль бол Нью-Йоркийн их сургуулийн хуулийн сургууль байсан. Яг тэр сургуулиас хариугаа авцсан, нааштай хариу авцсан. Ер нь тийс явъя даа гэж бодож ирсэн чинь Харвардын хуулийн сургуулиас нааштай хариу зөвшөөрсөн хариу ирсэн. Тэгээ ерөнхийдөө бол яг тухайн үед би бодож ирсэн юм маань би ер нь бол тэнцэнэ гэж бас бодож байгаагүй юм байна. Тэгээ яг ингээд тэнцчихээр бас хүн бас ингээд сонголт хийхэд аягүй хэцүү болчт юм байлээ. Яг ингээд анханасаа зорж ирсэн сургууль нь өөр сургууль байдаг. Гэхдээ бас мэдээж Харвардын хуулийн сургуульд одоо суралцаад үзнэ гэдэг маань өөрөө маш том боломж байсан. Тэгээд ер нь бол тухайн үеийнхаа дарагтаа ярьж байгаа. Тэгээд ер нь Харвардын хуулийн сургуульд явъя даа гэж шийдчихсэн. Тэрүүд ер нь энэ хариу гэр бүлийнхэндээ хэлэхэд гэр бүлийн нь яаж хөлдөж авсан бол тийм ээ. Бас хэн хүн бас алхаад босхон даваад орчдөг сургууль байгаа шүү дээ. Яг манай гэрээсний нэг онцлог нь одоо би гэрээсээ ер нь ганцаараа хуульч мэрэгчлээ. Тэгэхээр бас миний одоо ажилтдаг салбарыг манай гэрийнхэн төдийлөн сайн мэдэхгүй одоо ээж аав ч юм уу одоо ах дүүнөр одоо хамаатнууд бол төдийлөн бас нэгсэн ойлголттой байдгүй л те. Тэгээ ер нь солонгоо ингээл яг хийхийг хүссэн юм аа ингээл дуртай юм хийгээ явж ийн л гэж боддог байх гэж би боддгийн. Тэрнээс ч ингээд чи одоо тэм сургууль сур те цаашдаа ажиллаа тэгж хийн тэр гэж бол ерөөсөө зөвлөгөө өгдөггүй. Ер нь бол би нэлээд дураараа өөрөө шийдчихдэг. Тэгээ яг Харвардын хуулийн сургуульд орлоо гэхэд манай аав их баярлж ирсэн, ээж бас мэдээж баярлж ирсэн. Гэхдээ тэгэл баярлал өнгөрч байгаа байхгүй за нэг сургуульд явцтэй гээл те. Тэгээд яг тэнд суралцаад нэг жил одоо суралцаад төгсөлтийн баяр дээрээ би ээж имээ хоёроо авааччихсан. Тэгэд бол надад их сайхан санагдчихсан. Яг тухайн үед бол яг намайг бас суралцсан жилийн онцлог юу байсан бэ гэхээр Харвардын хуулийн сургууль тухайн үед хамгийн олон Монгол оюутан суралцж байсан үе байсан. Яг 2014-өөс 15 онд магистрийн хөтөлбөрт нь 5 Монгол оюутан зэрэг сурж ирсэн. Тэгэхээр та дөрөв нэг хэлжсэн шүү дээ. Одоо хуульч мэргэжлэр сурсан мөртлөө одоо энэ мэргэжлээс болсон буцсан хүмүүс одоо танилын хүрээнд, найзын хүрээнд ч гэлтгүй их байдаг гэж тий. Тэгэхээр та хоёр нь одоо шантармаар үед болмоор
буцмаар ч юм уу тийм ээ өөр зүйлийг оролдмоор тийм үйл явдал гарч ирсэн нь танд. Яг огт одоо тийм юм гараагүй гэж хэлээд одоо бодлоо ярьсан болох байх л та. Яг ми яг нөгөө талаасаа яг өөрийгөө азтай гэж боддог нь миний бас өмнө ажиллаж байсан газрууд надад аяг боломжууд олгож ирсэн. Би тэгээд өөрийгөө яг сайжруулах, ур чадвараа сайжруулах, сайн хуульч болоход аяг тийм нөхцөл байдал бүрдсэн юм уу байсан. Үүний бас нэг юу нь бол яг би яг боддгийг яг 2010-аас 12 онд Монголын эдийн засаг маш эрчтэй хөгжижсэн нэг хэсэг үед гэж тэ гадаадын хөрөнгө оруулалт маш их хэмжээгээр орж ирж байсан. Манай эдийн засаг ерөнхийдөө дэлхийн хамгийн өндөр одоо хурдцтай хөгжиж байгаа эдийн засагт тооцогдчихсэн нэг хэсэг үе байгаа. Тэр үед бол маш их ажил бол байдаг байсан. Маш их сонирхолтой хилцлүүд Монголд явагддаг байсан. Би ер нь бол уулуурхаан салбарт аягүй их сонирхол одоо гадаадын хөрөнгө оруулалтаас байсан. Тэгээ яг миний өөрийн сонирхол бол тухайн үед яг гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтыг аягүй сонирхдаг байсан. Яг тэр үед би яг ажлын гараагаа эхлээд яг МСС-д ажиллаж эхлээд яг энэ зөвлөх үйлчлэгээний чиглэлээр томоохон гэрээ хэлцлүүдээр ажиллаж эхэлж байсан маань бас надад аягүй их боломжийг олгож ирсэн. Тэгээ яг би яг сандгийн аягүй хачаалттай ажилладаг байсан ч гэсэн ерөнхийдөө нэг тийм шантрыг гэж боддгоо. Би зүгээр л амарх юмсаа л гэж боддог байсан л яг залхах гэдэг одоо зүйл нэг байгаагүй. Яг залхаж байсан юм маань аягүй олон цагаар ажилладагтаа хаяа залхдаг байсан л та. Одоо юу л хийгээд байна да гэж одоо аягүй боддог. Одоо манай гэрийнхэн ч гэсэн хаяа хэлдэг байхгүй одоо ажлын төлөвт өртсөн юм уу, ажлаас өөрөө мэддэг юм уу гэл те. Гэтэ бас нөгөө талаасаас яг би олон цагийн ачаалттай ажиллаж байсан тэр үед бол үнэхээр их юм сурсан, өөрийгөө хөгжүүлж чадсан. Одоо би яг 2 жилийн өмнө өөрөө хуулийн фирм байгуулъя гэж одоо ер нь санаанд багтчихсэн бас тэр одоо тий санаанд багтчихээн гэдэг маань бас яалтчгүй би өөрийгөө тодорхой хэмжээний ажлын туршлагатай олчлаа би ер нь чадах юм байна гэсэн одоо нэг тийм төсөөлөлтөй болж исэн. Тэгэхээр бас тэрийг бол надад миний өмнө ажиллаж исэн газрууд бол аягүй хүчээсэн. Тэгэхээр ер нь ингээл таны талаар ингээл одоо уншиж байхад тийм ээ ер нь 10 жилдээ одоо математик физик суртаа байсан гэж та ярьсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр тухайн үед бас улсын тэтгэлэг аваад бас өнгөрлийн явд суралцж байсан. Тэгэхээр 10 жилдээ ер нь маш онц сурдаг хүмүүс байсан болов. Яг 10 жилдээ би нэг тийм жигдэл сурдаг оюутан сурагч байсан баг. Би одоо ингээд яг физик математикийн сургууль гээд 11 дэх сургуулийн маань бас нэг онцлог нь математикийн олимпиадуудад аягүйх сурагчид нь ордог, төрүүлдэг тийм математик суурьтай. Би бол тийм олимпиадад ордог бол байгаагүй. Яг орж исэн олимпиад гэх юм бол хим, физик, монгол хэл гэх мэт яг математикаас бусад одоо хичээлүүд дээр олимпиад орж исэн. Ер нь бол яг жигдэл сурдаг байсан баг. Надад зүгээр яг математикийн гүнзгийрүүлсэн сургуультаа сургууль төгссөний бас нэг яг онцлог нь хуулийн мэргэжилтэд сайн болоход бас нөлөөсөн юм шиг санагддаг. Яг би өөрөө яг нэг хуулийг айгуу тийм дотоод логик тэг гаргалгаатай айгуу тийм логиктой гэж боддог. Тэгээд яг тэр талаасаа яг математик суур айгуу хэрэг болсон юм шиг санагддаг. Би мэргэжилтэд илүү дуртай болоход. За тэгэхээр таны хувьд ер нь лидер манлайлагч гэж ямар хүнийг хэлэх болоо? Лидер манлайлагч гэж би одоо бусдыг одоо тийм илүү сайн зүйлд уриалдаг яг зорилгоо одоо сайн харсан ер нь бол бусдад айгүй урам зориг өгөх хүнийг хэлдэг болоо гэж боддгийг. Тэгээд мэдээж урам зориг өгнө гэдэг маань тэр хүн тодорхой хэмжээгээр үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Үлгэр дуурайл үзүүлэх гэдэг маань ажлынхаа үр дүнгээр ч юм уу эсвэл бусад одоо хувийн шин чанараараа бусдыг өөртөө татдаг хүнийг л хэлдэг байх гэж би боддог шин. Ер нь бол яг би бас хүн амжилтанд хүрэхэд нэг зайлшгүй шаардлагатай юм бол тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй юм шиг санагддаг. Ерөөсөө яг ажлынхаа үр дүн гаргая гэж харъя гэж бодох юм бол яалтчгүй тууштай явах хэрэгтэй. Өөрийнхөө хүссэн үр дүнг одоо тий хүрэхийн тулд одоо аюу цоцлтгүй л одоо хөдөлмөрлөх хэрэгтэй юм шиг санагддаг шүү дээ. За тэгэхээр танд маш их баярлалаа. Мэдээж цаг наргүй сууж байдаг, маш их одоо завгүй байдаг тийм ээ. Тэр бидэнд бас цаг гаргаж өөрийнх нь талаар олон одоо хуулийн фирмийн талаар, үйл ажиллагааны талаар ярилцсанд танд маш их баярлалаа. Тэгээд таны ирээдүйн одоо зорилго мөрөөдөлд тань өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажил гэсэн амжилт хүсье. За баярлалаа үзэгчдээ. Залуу лидер нэвтрүүлгийн маань шинэ дугаар ийхүү өндөрлөж байна. Бидний өнөөдрийн дугаард Avinex Partners хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Баяр сайхны Солонгоо оролцлоо.